энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Одоо вен руу явлаа. Жаана жуда. Вент бочлаа цаг одоо болохоор энэхийн цагаар 10:50 болж байна. Тэгээд нэг 5-6 цагийг энэ өнгөрөцгөө. Тэгээ буцаад орой Айсланд явъя. Тэний амар хотын төвд нь бол юу яасан чи олон юу яах юм бол харагдсангүй. Тэгэхээр чил жоохон гин хавар нь явж үзцгээе. Тэгээд бай бай. Тиймэрхүү юу би нөгөө сайн аэропортоор уцсныхаа артлын алтыг камерын алтыг утсан чи ингээд камерын дээр жоохон ингээд юм харагдаад шүү. Тэгээд тиймэрхүү аэропортын төрөөс арай өөр юм байна төрөлмөл. За ингээд хацгаан үзье ба. За нөгөө юунасаа скрит тийгээсээ гараад ирсэн чинь ингэж харагдчихээн. Аэропорт нь. Бусад аэропортоос жоохон өөр сонирхолтой аэропорттой юм байна. Би одоо энэс хотын төв рүү нэг 16 минут экспресс трейн байдаг гинэ. Тэрэндээ суугаад хотын төв рүү орчих гэж бодож байна. Их амар хол биш юм байна. Юуг бодвол рам чинь нэлээ халчихсан. Тэгэхээр энэс явцгаа. Амын ороод өчөөр юм аэропортын нэг тийшээ тикет авчлаа. Экспресс трейн гэж байд юм бэ. Тэр нь болохоор 24 евро гэхээр энэ зүгээр энгийныг нь аваад нэг дамжаад бараг орчууд. Хангалттай хэмжлэгтэй явчих юм байна. Тэгээд одоо явцгаа метронд суугаад хотын төв рүү орцгоо. Метрогийн бас та нарт ямар байна харуул. Ямар юм онгойж нэгдэг хаалгад ихтэй хэвчээ. Платформ суугаад 7 амир сууж байна. За энэ болохоор Вэний метроны стейшнийг ингэж харагдсан юм байна. Би сая дахиад нэг цус явах чаа буруу бодол дээр очиж одоо болохоор энэ Runway гэдэг дээр байгаа. Эний дараагийн цус дээр уг нь буугаа тэнийг дамжаад хотын төв рүү орох гэсэн. Тэгээ одоо би энэ Interpret Back гэдэг юунд 11:54 байсан. Цаг одоо болохоор цаг 11:50 болж байна. Тэгээд дамжаад дахиад нэг orange line. Тэгээд хотын төв үеисгүүдийг харуулъя та нарт. Ингэж л явж байна нэ та. За дэшигээ гараад ирлээ. Австрийн Вен хотын төв City Center дээр гараад ирлээ. Би одоо ишивд Арай бас өөр төрлийн хот шүү. Nice. Австрийн алдартай хоол нь болохоор юу ингээ би хайсан чи шницл юм байна. Тэгээ энэ ч болохоор нэг шницлийн газар байна. Би болохоор 12 цаг болж байгаа. Өглөөний цагаа уг болохоор
What? Энэ ямар гоё байлгүй. Нэг өглөөний цай олж уучаад тэгээд энэ хаваар явъя гэж бодож байна. Вау, Австрч гоё болсон шүү. Нүдэшлээ яачихгүй. Ер нь жоохон халуун нааштай. Гэхдээ Ром шиг бол халуун биш байна яг. Боломжийн нартай хот байна шүү. За тэгээ би явсаар агаад нэг юм шницлийн газар болсон юм. Амар лайнтэй амар фэнси байсан байна. Гэтэ лайныг хурдан авт юм байна. Нэг нэгээрээ савууд 7-8 хүн байсан гэс яваад орчлоо. Тэгэхээр би ийшээ орж шницэл идчихээ. Тэгээ энэ хаваархыг танаас тааруулъя. Ер нь хотын төвөн жижиг юм шиг л санагдчихэ. Аэропорт нь ч гэсэн 30 минут юугаар авчиж байгаа болохоор нэг иймэрхүү иргэн тойронтой газар байна. Годомж нас гоё юм байна. Барилгууд нь шал өөр, Италиас шал өөр юм байна. Сэтэл хэмжээ чанаа та. Зэн иймэрхүү хоёр давхар юм ирсэж байгаа юм байна. Ер нь амар хүмүүс орж ирдэг газар юм шиг ээ. Нэг ийм газар шницэл авлаа. 21 еврогийн порч шницэл. Тэгээд нэг спарклийн вотер юу авлаа. Оо ямар амар том шницэл амар том. Тэгээд би танаас ирэхээр намсан мангар том юм. Би танаар When гэдэг улсынхаа нийслэлээр хүрээд ирсэн байна. Тэгээд та нарт энэ улсын талаар жоохон мэдээлэл өгье. Тэгээд би хоолны газар орж хоолой хайсан чи хамгийн алдартай шницлийг австрчуудын улсын хоолны шницл юм шиг байна. Тэгээд Венд гэдэг нь ямар улсын бэ? Нэг үед болохоор тэгээд хэлсэн байна. Манай ерсөн Трампчуудын Windows нэг цэргийн бааз байгуулж байсан. Европын хайр хөдөлгөөний хамгаалах стратегийн дэмжлэг байсан байна. Энэ миний нөгөө өмнөсөн Германы Мюнхээс ер нь зүүн гарт тийшээ яваад байдаг гэсэн. Эхийн алтартай хөгжмийн зохиолчдын мэдээлэл төрүүлсэн. Тийм байсан. Моцарт, Бетховен, Штраус гэх сонгогдсон хөгжмөөр урлагийн төв байна. 1867-1918 онд Австри Унгарийн эзэнт гүрний нийслэл байна. Тэгээд одоо энэ байна. За дэлхийн хамгийн амжилттай таатай хотуудын нэг бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын байгууллагууд соёл урлаг хөгжим архитектур олно шүү дээ. Юу нэг архитектур ажлаа нэг үзсэн юм. За сонирхолтой баримтууд нэг юу юм бэ гэвэл за кофений соёл Венас эхэлт юм байна. Би Асэлнаас хэлдэг юм. Венас эхэлт юм байна. Хамгийн ихний эртний кофе соёл татвар нь 1683 оны Османы төсөлтийн дараа үлдсэн кофенаас анхны кофе шопуудын үүссэн домбод юм байна. Тэгээд өнөөдөр Venice Coffee House culture нь UNESCO-гийн бүртгэлтэй явагдсан юм байна. Тэгээд сая хэлсэн бас Mozart, Beethoven, Haydn, Schubert гэдэг бүгдээрээ энд амьдарчсан дэлхийн хөгжмийн нийслэл юм байна. Тэгэхээр амьдсан ингээд дуу гэдэг үг гоё. За тэгээд Вена филармони дэлхийн хамгийн алдартай нэр хүндтэй оркеструудын нэг юм байна. За сэтгэл судлалын үйлчлэгийг Sigmund Freud гэдэг сэтгэлзүйч юм шиг байна. Тэрний амьдарч За заавал үзэх газар гэсэн чинь
Brand place. Хади ордог тийм 1400 өргөдөө цонцтой хүний хөрөлтэй тийм үү. А энэ нийлэсний болохоор Saint Stephen's Cathedral гэдэг нэг ахгүй юу. Тэгээ энэ нь болохоор бас заавал үзэх зүйлүүд нэг гэж байна. Венагуудын бэлэг тэмдэг 12 дугаар зууны Gothic гэсэн. Энэ дэше гарвал хотын бүхлээр харж байгаа юм байна. Nice. Энийг үзүүлж байгаа юм байна. Арайхан Hofburg place гинэ. Habsburg-ийн үеийн одоо Австрийн христиан байна. Музей эцэг хааны музей юм байна. Тэгээд Belvedere Palace гэдэг тийм орчин байна. Тэгээд Венегийн State Opera театр. It's budget friendly. So budget friendly museum event. Okay, coffee shop for the Saturday. За тэгээ найзуудаа хоол ирсэн шницлээ эцгэе. Дээр нэм лимонт ямар том юм яар та. Миний гарын нэг ахгүй юу? Ийм амар том. Файс нь л яг жижиг юм. Тэгээд ийм харагдчихтэй. За ийм хөө шницл эцгэе. юм байна. Тэгээ бүр амар том хүний ингээд нүүрнээс амар том ийм том шницлээ. Тэгээд эцгээ ямар баах нь вэ? Cheers. Таби танарт ямар баах таа. Амар нарийн хэвэн шийдэж байна. Үнэхээр итар хүний хамт зэвэж эсний ийм том шийдэж байна. Тэгэхээр хань дэшиг гэж уусаа юу гэж юм штэ. Хань юм хараа. Яа. Ханы махыг амар жижигж байгаа. Тэгээд хийсэн. Тэр нь бүрээстэй. Өөрийн шатан гэдэг штеп. Яг тэр шиг л. Өнөөдөр нэг бас Coachella-гийн нэг хоёр дахь тэгсэн чи Justin Bieber-ийн үгээр аягүй гоё. Billie Eilish гарч ирж байсан юм байна. За энэний Хани бахан гэдэг амар коммент. So, der erste Kollege ist, dass es gerade hintergegangen ist. Der zweite Kollege ist die Rede. Ja, eben. Danke, schon danke. Би ингээд бас анзаараад тахаар Европын хотууд ер нь хүн ам нь ста хүмүүсүүд ер нь амар их байд юм байна. Одоо жишээ нь энэ рестораны зөөгчүүд бас нэлээд ста хүмүүсүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь Азийг бодвол ер нь түүхэн дээд их болохоор ер нь тийм байд юм байна. Тэр болоо. Hätte man aber stehen lassen können, wenn sie geglaubt.
Би нөгөө нэг Айсландд байхад ер нь гахааны мах тэгсэн ядаж чадахгүй байгаад сахгүй юу? Тэгсэн чинь энэ болохоор гахааны мах нь юусоо дахианы мах шиг амтагдаж байна. Тэгэхээр бас амар гайгүй, идэхэд гайгүй. Тэгээ энэ рестораны нэр нь болохоор Fischl Müller гэж унших юм болов. Тийм нэртэй газар байна. Нэ хамар хатсан баг. Тэгээ дээрс нь маш сайн гоё хоолой дэж байгаа юм байна. Тэгээ таны юм энэ. Шницэл гэдэг Германд бас идэх ёстой хоолойтой нэг гэж би бодож байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ бас идчихлээ. Би Германд идээгээд идэж амжаагүй өгтөө цай аваад кофе мөрөөр пастри цаасаа. Цай гэдэг яг айгүй их тийм пастри тэгээ желато хийсэн болохоор одоо яг тийм кофе мофи тийм өгтөний цай авахгүйгээр яг жинхэнэ хоол идмэрс байхгүй юу? Тэгээд ричард замдаа хайгаад тэгээ би өөрчлөн нөгөө нэг airport дээр юу яагаад airport дээр өндөөрсөн ч унтаж чаддгүй тэгээд димэж яах вэ яаж байгаа нэргоно тэгээ сая нэг цаг иш авахаараа Рамос Дуэнруу болохоор нэг цаг 30 минут хийсэн юм байна. Тэгээ энэчнээс болохоор би одоо Айсланд руу 4 цаг хийсэн. Тэгэхээр ийшээ энэчнээс тийш явах нь хоол Рамос ижлээш явах юм байна. Тэгэхээр бас дэжгүй. Би одоо нэг оройгчтэй маргааш өглөө ажилдаа яаж хүн шиг болж явнаа гэж бодчихлаа. Тэгээ метроны бас юуг нь сая аэропортоос наашаа ирж байгаа юуг нь солилсон чинь айгүй олон төрлөөр явж болт юм байна. Шууд экспресс train гэх тийм дэсүүл 2 way болохоор 24 евро. Эсвэл зүгээр яг энгийн зүгээр метрогоор ингээ явбал 450 байна. Гэтэ бас нэг бусад Европуудын орн шиг ерөөсөө тэгэж ингээд юу тиктэй ингэж уншуулж дартаг юм бол олсонгүй. Зүгээр хөө орж ир шалгуул үзүүлдэг. Тийм бас тикттэй юм байна. Тэгээ сая хүн бол үтсэнгүү. Тэгээ би сая андуурш бурууч солт байгаа. Тэгээ гэсэн чинь дараагийн тренер гэж амар их делейт тийм байна. Ингээд яг нэг трен мис ичүүл дараагийнхтаа сохонд би сая бараг 30 минут хүлээж ш дараагийн тренер сууж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр тренүүд нь хоорондоо жоохон удаж ирж тийм байна. Тэгээ трен болохоор бусад орнууд шиг тийм нэг тийм трен нөгөө нэг юм хот дотор явдаг трен шиг бол биш нөгөө нэг юу шиг юм байна. Орон нутгийн хоорондоо явдаг тийм холлын тийм тренүүд байдаг та экспресс шиг тийм төрлийн тренүүдтэй юм байна. Номер 2. Тэгээ бас нөгөө нэг Парис нөгөө ингээ хурууга дараад онгоолдог шиг энэ ч бас ингэж хийж онгоолдог юм бэлээ. Арай автоматад Парис их ч юм бүр ингээ гараараа гэдэг усахгүй. Энэ ч болохоор зүгээр точлуур дарт юм байна. Тэгээд метрон дотор ингээ хүмүүсийг харж байсан чинь айгуу тийм холимог Аз мазын холимог тийм хүмүүсүүд амар их байд юм байна гэж ойлголоо. Тэгээд сонирхолтой болсон. Одоо ичсэн хоолоо идчих гараа та нарт ямар хөө ах нь харуулъя. Энэтэй поршн би нэг хуваагаад тэгэхээр нэг голоор хуваагаад би 4-1-ээс жоох илүү гэсэн гэж байгаа. Тэгсэн чинь бараг цаатлагтай амар их поршнтэй байна. 21 евро хэрэг одоо бас аргагүй л та. Энэ бол гэдэг хоол нь Парисаас жоох үнэтэй юм шиг санагдлаа. Эсвэл ресторан жоохон тийм luxury ресторан байсан биш магадгүй юм шиг санагдчих. Яагаад хорч гэдэг ингээ vibe нь ер нь ингээ амар тийм нэг жоохон үнэтэй рестораны тийм vibe мэдрэгцэн. Тэгэхээр тийм байж магадгүй юм шиг байна. Гэтэ ер нь бол дайггүй амттай шүү. Шницэл нь бол гахааны махан дургу гэхэд энэ шницлийг бол ер нь идчих юм байна. Тэгэхээр нэг олцоогоор 10-аас 9 болохоор ер нь дайггүй шницэл байна гэж ойлголоо. Надаас
сайхан нэг хүн Айсланд руу яаж явсан талаараа бичлэг оруулаад өгөөч гэж хэлсэн байхгүй юу? Би болохоор одоо ингэ сая Моник, Ром, Тэнч, Вент ингээд ирсэн влогуудаа ингээд ер нь амар хвчтэйгээс хийж байгаа. Тэгээд би одоо тэгээд нүүч хүчраас ер нь бол их хвчлэг хийж чадахгүй тийш аялж байгаа. Тэгэхээр энийг ингэж хадгалаад нэг 7 хоногт ингээд ер нь бол 2 сар ер нь бол энэ бичлэгээ оруулах гэж бодож байна. Тэгэхээр тэрний дараа л Айсланд явсан талаараа бичлэгээ оруулъя гэж бодож байна. Эсвэл төрүүлж оруулах уу хэллээрээ. Тэгээд дараагийн хот руу нүүчихээс ихтэй айгүй амар завгүй болохоор let's see how it goes. Тэгээд та нар тэгээд бичээрэй яг яаж үзмээр байна. Би ингээд аялын влогуудаа дараалаад яг ямар цаг юуны дараа ирсэн гэдгээр нь шууд хий гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Би энэ хаалтаа ер нь төстэй хаал хаана идсэн санчлаа. Би өмнө жил нөгөө нэг 5 сарын үед буцаж нэг Лонд явсан да. Тэр үед нэг тийм fish and chips-ийн газар нөө Merrill Bond ицсэн байхгүй. Тэрний fish and chips-ийг энэ шиг байсан. Гэхдээ яг хөө тэр нь болохоор fish, энэ нь болохоор pork л байгаа байхгүй юу? Тэрнтэй айгүй ижлэн төрлийн хаал юм байна гэж бодлоо. Тэр бас айгүй гоё амттайсан. Энэ юу тийм газар. Тэгээ би сая метрон цуу авчихгүй. Тэгээ би бас энэ нөгөө рестораны гадаа нөгөө нэг ингээд очирлоо зогсчихсэн чинь нөгөө ингээд энэ рестораныхаа менежер хүн болохоор өнөөдөр ингээд марафон болж байгаа гэдэг би бас мдээгүй байсан гэдэг чинь. Тэгэхээр энэ ч болохоор өнөөдөр Вений тийм марафон болж байгаа юм шиг байна. Сая метронд хүмүүсүүд ингээд нөгөө нэг юм гүйлтийн дугаартай хүмүүсүүд аягүй их байлээ. Тэгэхээр өнөөдөр Венийн гэхдээ яг өөрсдийнх нь улсын юм болоо битгэхгүй байна. Тийм марафон болчихъя. Тэгээ би бас энэ Венийг Айсландтай харьцуулъя гэдээ үздэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь болохоор Вен болохоор 2000 гаруй жилийн түүхтэй хот юм байна. Харин Айсланд бол 870 оноос хойш суурьсан. За Вений хүн амын тоо бол 2 сая. Тэгэхээр саяны Ромоос их хүн амтай байна. Рейкјавик чинь 140 мянга. Ер нь бол тийм классик хаадны хот юм байна Венийх нь. Айсланд бол байгальтайгаа ойрхон, архитектур нь болохоор ордон, барокко, готик гэдэг юмнууд авсартай байдаг бол Исланд бол орчин үеийн хот. Вен болохоор эхний эзэнт гүрний нийслэлд байсан хөгжим урлагийн төв, Европын соёлын зүрх. Исланд бол Викингсийн гаралтай, байгалийн домог сага үлгэр суурилсан соёлтой. Илүү simple but deep. Тэндээ simple but deep болсон юм байна. Хот юм байна Рейкјавик бол. Вен бол ер нь хот төвтэй, цэцэрлэг парк ихтэй ч гэсэн ер нь байгалийн зохион бол Исланд болохоор галтуул, мөсөөл, хөрхрээ, халуун аршаа. Тэгээд байгаль ер нь дэлхийдээ ойрхон. Исландын хэсэгтээ шууд ялна гинэ. За амьдралын өөрчлөлт нь ямар юм бэ гэсэн чи түрээс нь Вених дундаж гэж шин. Вау би дундаж түрээстэй бол санхудаа харж байна. Хот Исланд бол маш өндөр, хоол бол боломжийн үнэтэй гэж байна. За Исланд болохоор маш үнэтэй хоол нь. Вений нийтийн тээвэр хямд сайн 4 евро хэрэг нь бол аэропортоос гээд хямдхан байна. Исландын нийтийн тээвэр бол хязгаарлагдмал. За амьдралын хэв маяг нь Вених болохоор кофе ууж сууж, музей үзэж, хотын амьдралын тийм тайван соёлтой гинэ. Исланд бол hiking, road trip, hot spring, байгальд гарах лайфстайлтай. Цаг агаарын хувьд ямар гэж Вен ер нь хүйтэн ч гэсэн тогтвортой. Исланд болохоор салхич ихтэй, илүү хатуу. Тэгээд цаг агаарын хувьд болохоор Вен булаахан талдаа 25 градус хүрдэг. Нэлээд лайхан юм байна. Тэгээд Исланд бол мэдээж 10-аас 15 градус зүүндээ хүрдэг. Би ChatGPT гэсэн чинь Вен руу нөх versus Исланд төлөх илүү бодит анализ үзэх үү гинэ. Эвэр.
Өдөө би сайн нөгөө яг метроны буудлын руу ингээд доошо буужсан ахгүй тэгсэн чинь ингээд зөрөөд нөгөө марафон гүйснийг залуу гэжсэн тэгсэн чинь тэр нь EY буудлахтай юу байсан залуу байсан. Тэгэхээр өөр Big Four Accounting firm-ийн юу энэ чиг бэд юм байна гэж ойлголоо. Нэг ч бүтсэн өдөр шүү дээ. Бүтсэн өдөр марафон гүйчээд явж байгаа залуу байсан байна. За эний юу нь бол нэг талын нь бол барахгүй юм байна. Тэгээ энийг авч явахаар аваад тэгээ энэ яваар яваад үүсгэхгүй тэгэхээр тэр үедээ гэж бодож чинь тэгээд гадаа гараад Вэний хотын гудамжуудыг та нарт харуулъя. Тэгээд ямар ах нь надад бол ингэж хот болгон нэг тийм арай өөр юм. Нэг өөр юм бэ. Яг юу гэдгийг мэдэхгүй. Ямар ч нэг тийм өөр хүмүүсүүд нь ч тэр барилгууд нь ч тэр юу нээр өөр юм бэ. Тэгэхээр тэрийг харуулъя. Тэгэхээр одоо энийг энэ бичлэгийн ангиж тусаа би одоо ресторанаас гараад тэгээд дараагийнхаа юун дээр очиод бичлэгээ өргөжлүүлээ.